За элийн чандад ажиллаж амьдарч байгаа монголчууд шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөж хөдөлмөр бүтээлээрээ шилдэг байсан хүмүүсээ урамшуулан шагнасан тухай мэдээг гадаад улс оронд суугаа сурвалжлагчдын хариуцнаар мэдээж байгаа. За энэ удаад Шведийн Вант улсын нийслэл Стокгольм хотоос манай сурвалжлагч Хишиг Алдар шинэ жилийн баяртай холбоотой багц мэдээ ирүүлсэнийг одоо хүргэе. Өнгөрсөн оноо үдэж шинэ оноо огтох баярын үйл ажиллагаануудыг монголчуудын үндэсний холбоо, Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл, төгс бэлэгт төв, шинэ амьдрал цуглаан, спортын сүлд од клуб, сонгодог хөгжмийн мөд сургалтын төв зэрэг төрийн бас байгууллагууд өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын залуучуудын холбооны тус улсдах салбар зөвлөл нь баярын цэнгүүний 4 дахь жилдээ Glitter Night 2018 гэсэн нэртэй бие даан зохион байгуулжээ. Тэд жил бүр шилдэг залуусаа тодруулдаг уламжлалтай залуучуудын зүтгэлтэн цол тэмдгээр залуучуудын байгууллагын үүсгэн санаачлагчдын нэг мегмар болдыг залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч медалаар өсвөр насны хүүхдүүдэд их хэл соёлыг өвлүүлэн сургах үйлсэд сүүлийн 5 жилийн уйггүй хөтөлмөрөд зориулсан төгс бэлэгт төвийн тэргүүн боловсролын тэргүүний ажилтан үзмийг мөн тэргүүний залуу багш цолоор сонгодог хөгжим болон ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хөгжмийн багш Эрдэнэ Сувд нарыг тус шагнаж урамшууллаа. Харин Шведийн хүүхдийн нэгдсэн шинэ жилд тооцогддог Илгээмж дүүрэн шинэ жил цэнгүүнийг төгс бэлэгт төвийн хамт олон 5 дахь жилдээ зохион байгуулсан. Энэ төвийнхний хувьд өнгөрсөн онд үүсгэн байгуулагдсаныхаа 5 жилийн яваг тэмдэглэсэн юм а. 2017 оны шилдэгээр тодорсон сурагч 800-ыг Монголын багш нарын холбооны тэргүүний сурагч алтан медалаар, сурагч Шүүдэр Ананго нарыг Монголын хүүхдийн ордны тэргүүний сурагч хүрэл медалаар, мөн сурагч Мөнх Тулгыг Монгол Улсын засгийн газрын биеийн тамир спортын газрын тэргүүний сурагч хүндэт тэмдгээр тус шагналаа. Оны шилдэг болон ус хэрэглүүдэд тамирчид супер суглааны азтан байгууллагын аварга тодруулдаг уламжлалтай Нонстоп 2018 төв шинэ жилийн үйл ажиллагааг Швед дахь монголчуудын үндэсний холбоо зохион байгуулж элчин сайдын яам бусад төрийн бас байгууллагууд дэмжин оролцлоо. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид төрийн бас олон нийтийн байгууллага урлаг соёлынхны идэвхтэй оролцоо тэмцэлтэйгээр болсон энэхүү харшин шинжилгээний цэнгүүний үеэр оны шилдэгүүдийг мөн тодруулсан. За үүнд засгийн газар хэрэглэх газрын дээрх биеийн тамир спортын газрын алтан од тэмдгээр спорт болон олон нийтийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч тамирчин Ууган Баярыг шагнасан бол оны шилдэг эмэгтэй Ахмад тамирчнаар Сагсан бөмбөгийн од клубын тамирчин Дулмаа, шилдэг эмэгтэй тамирчнаар Дүлгөөн Тул, шилдэг өс хэрэглүүдэд тамирчнаар Шведийн Хаммербай клубын хөл бөмбөгчин Гард нар шалгарч харин спортод илэгтэй хамтрагчаар бүжгийн багш Анарыг тодрууллаа. Түүнчлэн монголчуудын үндэсний холбооны тэргүүний шилдэг ажилтнаар дэлгэр цэцэг шалгарсан байна.
Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ энэ баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Гинхэн зангаа орхиод багчууд таныхаа баяр урьдтай иржээ. Хацмсны орноос сан хүргээр татуусаа үүдээ тэнгэрээс доосноо өдөрсөө мотноос дээх За одоо энэ та бүхний өмнө манай бас стиколны бас хизээний бидний зүрх сэтгэл хоногшин үлдсэн нэг сайхан охтуудыг одоо урьд Amen. Ингээд өнөөдөр бидний тайтгарна. Бүрийн чинийхэн нутагтай гэвч сөхөрч суугаад жаргана. Бүрэн ирэхэд Монгол минь байхад сүүгийн өргөөд залбирна. Их орн минь ээ. Баярлалаа. Энд цодын амнаас хосрон суугаан Норвегийн хаант улс Монгол улс, Дайны хаант улс Монгол улсын хооронд Ялмаа харилцаа тогтоосны 50 жилийн тохиож урлаг соёлын арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан байна. Маш таатай байна. За баярлалаа. Энэ хүн өргөмжлөл нь бас одоо наадмыг зохион байгуулсан хүн болгоны одоо хөдөлмөр ширхсэн ийм хүндтэй өргөмжлөл байгаа шүү гэж. Өөрийн нутагт ивэл хүнийг хардаж яваарай баяр. Сүшиний хамт олон юм байна. Баяр. За, уучлаарай. Нэгэн атын шагналыг бас мартсан байна. Тэгээ энэ Монголын
сайхан найрцаг байна уу хүүхдүүдээ. Үүртэй тэнгэрийн дагуур, үзүүртэй лопны дээгүүр, өвгөн аав, хасан охин, ан амтэн аратан зүгүртэй дагуулаад та бүхнийхээ шидэт төвтэй шинжид хүрэлцэн ирлээ. Ямар гай тавалт юм бэ? Номтор түүхээ монголоор Ширхэн бүхэн өмөр юм байна. Шилдэг бүхэн өмөр юм байна. Нууц бүхэн өмөр юм байна. Ерөөлийн таан хариуд ерөөл өргөе. Ямар сайхан юм бэ? Бүчин надаа ахаяалаг бүчлийн нади бум бум тэгтий. Шидэт өгтэй шинжил Стокгольмын хүүхдийн төв шинжил маань сайхан болж өнгөрлөө. Төгс бүлэгтээс 6 дахь жилдээ Стокгольмын хүүхдийн төв шинжилийг зохион байгуулж байгаа. Энэ жил бидний зорилго маань бэлгэндээ ном хүүхдүүдэд бэлгэлсэн мөн зөвхөн төгс бүлэгт сургуулийн гихгүйгээр Стокгольмын бүх хүүхдүүдэд хамруулан оролцуулснараа онцлог байлаа. Ингээ та бүхэндээ 2020 онд аз жаргал инээтгүүр баяр баясгалаар дүүрэн байхыг хүсэн өрөөгөөд энэ жил монголчуудын маань хувьд шинэ 60-аа ухтаж авж байгаа. 18 дугаар 60-анда гарч байгаа хулган жилдээ бүгдөө юу сансан 9 цагаан хөслөн тэгшчлэн бүтхийг төгс бүлэгт төвийн хамт олонны нэрийн өмнөөс хүсэн өрөөж байна. Мөн дэлхийд даяар тархан суугаа бүх монголчуудаа, эх орондоо суугаа монголчуудаа, үлгэрийн сайхан хот Стокгольмд амьдран суугаа бүх монголчуудаа шинэ оны баярын мэндийг хүргэж байна.
Дэлхийд даяар тархан суугаа бүх монголчуудаа, эх орондоо суугаа монголчуудаа, үлгэрийн сайхан хот Стокгольмд амьдарч суугаа бүх монголчуудаа
өнөөдөр та бүхэн маань хамгийн сайхан бүхнийг хоромжуулж ярихаар энд хором цугжээ. Стокгольм хотын эрхэмсэг өгөөд эрхэмсэг та бүхэндээ 2022 оны аз жаргалаар дүүрэн баярын бишэлтэй шинэ жилийн баярын мэндийг өөдөөдөн өргөн дэвшүүлье. Сэтгэл нэгэн дотнохон баярын бишэл сэргэлэн баг насанд минь үлдэжээ. Сэтгэл нэгэн дотнохон баярын бишэл сэтгэлд зүрхэнд минь монголчууд бидэнд үрд хадгалагдсан үлдэжээ. Балтийн тэнгисийн ирэг дээрээс анх удаа баярын бишэл хэмээх энэ хүү цэнгүүн та бүхэнд хүрж байгаад туйлын их баяртай байна. Садбуурт 2021 оноо өгдөж Цэн залуухан 2022 оноо огтж байгаа та бүхнийг аз жаргалын мөч бүхнийг хэлгэж биднийг баярын бишэлтэй энд золгуулсан, зохион байгуулсан, санаачилсан хийж байгаа ажилдаа эцэшгүй, цоцоршгүй, метршгүй зүтгэж чаддаг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Монголын үндэсний телевизийн сэтгүүлч Хишиг алдар түүний гэргийг энэ хүү тайзан дээр урихад таатай байна. Аахынд маш их баярлалаа. Мөн одоо энэ баярыг хийхэд арын албан зүтгэсэн галтгоо, хоол, одоо унаа, одоо бүх л зүйлээр бидээ дэмжиж тусалсан. Мөн одоо байрны асуудлыг шийдвэрсэн төрийн биш байгууллага. За мөн одоо манай энэ гадаадын уран бүтээлчд ирсэн байна. Энэ хүмүүсийг бүгдийн зохион байгуулалт тааханд өнөөдөр энэ өрөөг барьж байна. Ингээд бүгдээр нь шинэ оны, шинэ жилийн 2022 оны баярын мэндийг хүргэе тааханд ирсэнд баярлалаа. Сайн байцгаан уу миний Монголын цоглог залуусаа. Энд хүрэлцэн ирсэн найз нөхөд одоо бидний хүндэтгэж хайрлаж явдаг Шведийн монголчууд та бүхэндээ энэ өдрийн баярын мэндийг хүргье. Ингээд хүрэлцэн ирсэн явдал маш их баярлалаа. Өнөөдрийн тайлбарлалыг хосолсон баярын бишэл цэнгүү маань ийхүү эхэлж байна. Ингээд та бүхнийхээ өмнө бидний гигэн сайхан үдшийг бахархалт баярын бишэлтэй үдшийг дуу хоороор цэнгүүлэхээр алдар сүрэн буюу аага маань хүрэлцэн ирсэн хамгийн ихний баярын бишэлийн хөтөлбөрөө бүгдөө халан алдар ташилтанаар огтон авцгаая. Алдар сүрэн болцоор бүгдээ үүсгэй. Сэтгэлийн цагаахан ширхгүүд сэтгэл хонсын дүрлийг билэнгэн өөрийн тавчингээ өглөөнөр наац үсэн болаа Одомшан бэцэс бүдэрхай Оникурсын хүмүги Оди мунгунги Ишаран хүмүс хүлэбэ Оди мунгунги Ишаран хүмүс хүлэбэ Наринда наринда
манай амрахаар шиноги бинроо эсүү хурвай хордагусар унцагаар мөнгөлээ. Сайхан өчигдөр мэнд хүргье. Тэгээд миний би сая эдгээр хоногийн өмнө Монгол улсын соёлын тэргүүний ажилтны мэг сайхан хүндтэй цолог явсан байгаа. Тэгээд үргэлж бас дэмжиж зурам харилж байдаг шивэдх монголчууд та бүхнийхээ хүндэтгэн одоо мэхийн ёслоо хүлээж авна уу? Ингээ та бүхэндээ зориулаад өнөөдөр сайхан дуунууд дуулагдана. Ингээд хамгийн эхний дуу маань бол шивэдх монголчуудаа зориулсан Дөлгөө намын шивэд гэж дуу байдаг. Энэ дуугаа та бүхэндээ зориулъя. Хүлээж авна уу? Цэцгийн үнээртэй амьдрал хүсэн шивэд мэн Алсаас орон ирэхэд ачиж түшсэн нутаг мэн Нар хор хоёроор намайг аргацсан улстай Насны нандин үчрэл хайрын гигэн дуутай Зүлийн цэцэг шиг гойхон зүрхэн дөрхөн нутаг мэн Саягаар учсан хантайгаан галаа бадраасан гөргөөтэй Самбуу довлох хүрээний зулаа гэлсэн салхитай Залуу насны өдрүүд мөрөөдөл шингэсэн хүсэлтэй Шиг би түшигтэй Дөлгөө намын шивэд мэн Дурсан штурын хөгөлсөн Дууник шиг орон Дөлгөө намын шивэд мэн Дурсан штурын хөгөлсөн Дууник шиг орон Бадарчсан монголчуудын бард мөрөөдлийн ундраатай Нутгаас сонсон сэтгэлийг нуурын мантан амраасан Нууцн мунгах нулимсыг намун салхин нарагцсан Шиг би түшигтэй Дөлгөө намын шивэд мэн Дурсан штурын хөгөлсөн Дууник шиг орон Дөлгөө намын шивэд мэн Дурсан штурын хөгөлсөн Дууник шиг орон мэн Хараа намайг үйсэн ханин дүлгэн харцтай Харин утга хидэж хамт
Цаавдаг гэсэн өдөөс үзий багтаа үгийн доктороо сонсцгоё. За самэчано хүүхдүүдээ. Сайн сууцгаад энэ сайхан үлдэж байна уу? Цалмуураад өвдөө өвгөө аавна. Үлдээ тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос тээгүүр. Үзүүртэй модноос тээгүүр. Сан өөрөг савсуусаар, цасан охиноо дагуулсаар та бүхний баярын мишэл хүрэлцэн ирлээ. Та бүхэн ажил төрөл, амьдрал ахуу бүгд сайн бидтэй. За ингээ та бүхэн маань энэ орой өмч та бүхэндээ ингээ баярч хуваалцахаар өвдөө өвгөн аавна хүрэлцэн ирсэн шүү. Та хүүхдүүд сайхан баярлцаагаараа сайхан тэнгэрээ. Цаангаар 2021 онд цааш нь 2022 онд биднийг он цаг эхлэдэг энэхүү мөчөд 21 онд хийж бүтээсэн амжилт дүүрэн байсан хоёр хүнийг өвлийн өвгөн аав маань одоо шагнах сайхан мөч ирж байна. Ингээд та бүхнийхээ өмнө Стокгольм хотод үр хөвгттэйгээ амьдран суудаг хойч үеийнхээ төлөө залуу насаа зориулсан эрдэнэ шишгчийг энэхүү тайзнаа урьж байна. Самдан овогтой эрдэнэ шиш та Монгол улсын худалдаа үйлчлэгээний салбарт мэдлэг чадвар хүч хөдөлмөрөө дайчлан өр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулсныг тань үнэлэн Монгол улсын худалдааны салбарын 100 жилийн ойн медалаар шагнаваа өвлийн өвгөнийг гардуулж өгсөн байна. Энэ жил Монгол улс маань асар олон байгууллага 100 жилийнхаа ойг хийж байгаа. Элчин сайдын ямар дамжин ирсэн энэ хүндтэй шагналыг баярын мишэл дээр өгөх юм хувь тохиолсон байна. Ингээд эрдэнэ шигчтэй бүгдөө Монгол улсын худалдааны салбарын 100 жилийн ойн медалаар шагнасанд баяр хүргье. Нэг цаавдаг одоо хоёр цаавах нэ. Ийм сайхан хошоо авраг болсон хүн бүгдөө дахин баяр хүргэе. Эрдэнэ шиш танаа Монголын залуучуудын хөгжил оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол улсын залуучуудын байгууллагыг үүсч өгсөний 100 жилийн ойгоор бас дахин шагнаж байна. За баярлалаа. Өнгөрсөн одоо ирээд 3 цагийн хэлхийд бид оршин амьдардаг бидний төлөө энэ хүн залуу насаа их зориулсныг нь үнэн залуучуудын холбооны 100 жилийн айн медалаар шагнасан бүгдөө дахин нэжигнүүлэн алга таши. Баяр хүргэе төшөж гişээ. Өөрөө мэдээгүй байсан байна. Энэ өнөөдрийн маш том сюрприз байна. Эрдэнэ шигчтэй бүгдөө хоёр удаа ингэрээ цаасанд нь баяр хүргэе. Одоо та бүхнийхээ өмнө дараагийн үнийг өргөх гэж байна. Төгс бидний төвийн шатрын багш Шилэг дамбын түмэн жаргал. Хүндэт нөхөр түмэн жаргал таныг биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэх үүсэлд оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол улсын засгийн газрын шагнал биеийн тамир спортын тэргүүний ажилтан тэмдэглэл шагнаж өнөөлөх болов. Биеийн тамир спортын улсын хорооны дарга шарав жамт саксны өндөр шарав жамт гэж хэлсэн байх шүү. За ямар сайхан ерөөлтэй юм бэ тийм ээ? Салбарт 2021 онд хийж бүтээсэн нэрээ өнлөлөн салбарт өвгөн аваасаа ингээд цолж байгаа түмэн жаргал багштай бүгдөө дахин баяр хүргэе. Энэ сэтгэлийн бэлэгдэд Тэнгэрийн бурхан адил үнэлэгддэг өвгөн аваасаа ингээд цолсон эрдэнэ шиш эгчтэй түмэн жаргал багштай бүгдөө дахин халуун нэжиглүүлсэн алга ташья.
сегодня, поэтому мы будем петь по-английски, по-русски и, если хотите, по-шведски. Ну, как хотите. Давайте тогда начнем с английской песни. Ее спел когда-то Стиви Уандер. И эта песня как раз в тему Нового года. No New Year's Day to celebrate. No chocolate candy to give away. No thirst of spring, no song to sing. I can't just deny that ordinary day. No April rain, no flowers bloom, no rain inside today with me. That much I'm sure. But what it is so lost on you. Take my heart, but to me what you never do. I just want to say I love you. Yeah, yeah. I just want to say how much I care. Yeah. I just want to say I love you. When I need from the bottom of my heart. Yeah, no summer shine, no warm July. The harvest moon to light one tender August night. No autumn breeze, no early leaves. No evening time to rub the slide to up the sky. No Libra sun, no Halloween, no evening dance to love their children goes to sleep. Yeah, but what it is so long to feel your heart like the three words you never knew. Yes, come on! I just want to say I love you. Yeah. I just want to say how much I care. I just want to say I love you, and I need it from the bottom of my heart. Yeah, come on! I just want to say I love you. I just want to say how much I care.
praying hard. Say no more counting dollars, we'll be counting stars. Yeah, we'll be counting stars. I see this light like a swinging vine, swing my heart across the line. In my face, this flashing sign. Seek it out and you shall find. Oh, but I'm not that old, young. But I'm not that old. I don't think the world is told. I'm just doing what we're told. I feel something so wrong, doing the right thing. I feel something so right, doing the wrong thing. I could lie, every day that counts me makes me feel alive. I've been losing sleep, dreaming about the things that we Vem du än är, var du än är
tausend Liter tust wowoć mur. Vilka tomma sommar, visst en kärlek kan stå. Välkommen, välkommen hit, vem du än är, vad du än är. Välkommen, välkommen hit, vem du än är, vad du än är. Yeah. Välkommen, välkommen hit, vem du än är, vad du än är. Yeah. Välkommen, välkommen hit, vem du än är, vad du За ингээд Швед улсын нийслэл Стокгольм хотод анх удаа зохион байгуулагдсан баярын мишэл цэнгүү маань энэ түрээд өндөрлөж байна. Бид та бүхэндээ амлсан ёсороо маш олон одоо үзүүлбэртэй, сонин содон үйл явдалтай, Азийн одоо их олон агшинтай, суглаатай, азтантай ийм сайхан шинжилгээг та бүхэнд зориулсан. Гинтийн азтнууд харин ивент тэтгэгчид маш их байсан. Тэр их хүмүүсийг их огшоож баярлууллаа. Бидний ч гэсэн их баярлууллаа. Бидний зүгээс бол оны шилдэг ганцхан азтан байсан. Тий. Тэгтэл энэ дээр бол одоо бодибилдингийн хичээлэх эрх юмчиг хүмүүсийн сэтгэл маш их хөдөлсөн л дөө. 100 боо бүжгийн дугууланд хичээлэх эрх юмчиг. За мөн Европ дахь монголчууд гэдэг одоо Facebook том групп байдаг. Тэр групп одоо зараа үнгүү тавих эрх. За мөн одоо Монгол алтай хоёрын ах маань 50 кг ачаа үнгүү одоо Монгол руу илгээх эрх өгсөн. За мөн шатрын дугууланд бас өнгөлттэй биш бүр үнгүүгээр одоо суралцах эрхийг төвөө огш маань өгсөн. Ингээд энэ бүх хүмүүстээ маш их баярлалаа. Мөн одоо манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажилласан болор төрийн бас байгууллагын бүсгүйчүүдтэй бас их баярлалаа. За мөн арын албаныхан, за мөн одоо хамгийн их үзэгчтэй маань хөгжүүлсэн зүйл бол одоо Оросын хамтлаг Александр ба түүний нөхөдийн хамтлаг байна. За мөн одоо өөрийн чинь бас коллег хамтран ажилладаг бүсгүйгийн дүүгийн бас одоо дуэт хамтлаг оролцсон. Ингээ Шведээр дуулсан, коверлоо, Оросдод дууллаа. Маш сайн хөгжүүллоо. Тэгээд арын албанд ажилласан манай галтгойг хариуцсан ажилласан найзуудтай тэр арын албанд тусалсан дүүнер, охтууд, залуучууд бүгдээрээ л одоо ирэх тэрвэхээрээ юугаар туслах уу, яах уу гэдээ хөрөлдсөн өрөөд ирсэн. Энэ удаа бид хоёр өөрсдөө бие дааж хийхийг маш их хичээсэн. Тэгээд ямар нэгэн одоо спонсор гэж энэ удаад хийхгүйгээр ер нь хийгээд үзье өөрсдөө хүчээрээ бас яах нь гэж. Тайз дэлгэц хоцолснороо онцлог байгаа. Ингээд уламжлал болгож хийхийг бид хоёр одоо маш хэрэгмэлзэж хүсэж байгаа. Дараа бидэнтэй хамтарч ажиллах хүмүүсийг эртнээс одоо санал хүсэлтээ явуулаад хамтраарай. Бидний цөөхөн монголчууд хэлийн чандад ажиллаж амьдарч байхдаа бүгдээрээ сайхан одоо жилд ганцхан удаа болдог оны өмнөх тэр сайхан цэнгүүнийг хамтдаа хийцгээж бай. Ингээд жил болго уламжлал болгон явуулахад та бүхний минь одоо бас хүсэл эрмэлзэл тэ сонирхол бас бүрдэн магадгүй энэ ингээд ганцхан өнөөдрөөр дууссан ганц удаагийн хийгээд төгсөх үйл ажиллагаа биш байгаасаа гэдэгт бид хоёр бол итгэж байгаа. Тэгээд энэ цар тахал бас багасаад ирэх байлгүй энэ жилдээ шинэ ондоо. Тэгэх юм бол энэ шинэ ондоо оны сүүлдийн шинэ жил бид нар нөгөө бас өмнө төлөвлөсөн байснараа өсвөр насныхан буюу хүүхдүүдийн номеруудаа оруулнаа. Тэгэхээр бүр их баялаг сайхан болно. Сая бол одоо бас шинэ дүрм журмаа дагаад бас хүүхдүүдийг оролцуулахгүй гэдэг тэр бяцхан авиаснуудынхаа номерыг бол цуцлсан байсан. За ингээд их баярлалаа. Үеийнхний мэрэгжлийнхний салбарынхний төлөөлөл ирсэн ийм сайхан үдшиж байж чадлаа. Өнөөдрийн баярын мишэл маань. За ингээд гэр бүлийнхээ хонд бас
сайн сайхныг хүсье. Шинэ ондоо амжилт хөтөл өндөр байгуултгай. За та бүхэндээ бас сайн сайхан. Чамдаа бас. За чи ихнэр нөхөр хоёр тулдаг үлээ тулгацгүй бас нэг юм байгаад байдаг л. За ингээд. За өнгөрсөн. Баярлаа. Та нар мундаг байсан шүү. Гоё байсан шүү. За шинэ ондоо. Hambenami Zumangishilana Jerusalema Ikayalami Ilonoloze Hambenami Zumangishilana Dauyami Aikolana Buzoami Aukolana no lo sé su hambenami Эдгээр соёлыг хөгжүүлэх төгс бүлэгтүү маань жил болгон уламжил болон Стокгольм хотын хүүхдийн шинжилгээг зохион байгуулдаг. Энэ жилдээ бид нар 9 удаа хүүхдийнхээ шинжилгээг зохион байгуулж байна. 23-аас 24 оны хүүхдийн шинжилгээ маань үлгэрийн ертөнцөөр гэсэн сэдвтэйгээр амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөө. Манай сургалтын төв маань 14 чиглэлээр 11 багш үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил манай төв 130 гаруй хүүхэд оролцож суралцж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд маань нийтдээ 350-аас 340 хүүхэд оролцсон. Төгс бүлэгт төв маань анх Тамжавын үзмээ гэдэг хүний үүсгэн байгуулсан үйл ажиллагаа өдийг хүртэл 12 дахь жилдээ явж байгаа бөгөөд үүсгэн байгуулсан багш үзмээдээ болон өдий 12 жилийн хугацаанд хамтран ажилласан бүх багш нартаа суралцж байсан бүх хүүхдүүдтэй мөн эхлээ бясган хүүхдүүдээ үргэлж бид нартай хамт ажилладаг ээж аав нартай шинэ ондоон урт насалж удаан жаргаж эрүүл их байгаарэ гэдэг үлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр манай төгс бүлэгтийн сургалтын төвийн багш нар, хүүхдүүд, шавнар маань бүгдээрээ хамтраад үлгэрийн ертөнцөөр аялцгаая гэдэг юм зохиомжтой бяцхан урлагийн тоглолт үзүүллээ. Нийт ажлын хамт олондоо биднийг үргэлж дэмждэг эцэг эхчүүдтэй инхри бяцхан шавнартаа удахгүй ирэх шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье. За сайн байцгаана уу? Намайг Долгоон гэдэг. Та энэ жилийн хүүхдийн шинэ жил маань их сайхан болж өнгөрлөө. Төгс бүлэгт төвийн багш ажилтнаа маш их баярлж байна. Тэгээд энд Стокгольмд байж байгаа хүүхдүүд маань хүрэлцэн ирж нэгэн сайхан цагийг хамтдаа өнгөрсөндөө маш их баяртай байна. Тэгээд манай гэрлийн өрөөнөөс ирж байгаа 2024 онд хүүхдүүдэд зориулж Монгол бичиг өв соёлын тухай сургалт хийх гээд төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд та бүхэндээ сайн сайхан мэдээг хүсэнд өгнө. За миний дүү хин гэдэг лээ? Тэлмэн. Тэлмэн. За хэдэн настай? 9. За төгс бүлэгт төв сурдаг тийм ээ? За ямар хичээл ордог вэ?
Шавтар сампан. Гэгчэлд явдаг уу? За сая шинэ жил болсон. Гоё болов уу? За шинэ. Ааха. Бэлэг авсан. Авсан. Ааха. За чи өнөөдөр юу болсон? Амтан Үлгэрийн Баатар болсон. Бар. Бар болсон. Аха. Бүх найзуудаа шинэ жилийн хүргэмэн. Өнөөдөр чиний төрсөн өдөр болж байгаа юм байна тий? Аха. За чамд бас баярын мэнд хүргэе. Баярлалаа. За сайхан баярлаарай. За. Миний нэрийг их хүчилдэг. Би 11 настай. Би энд 1 жил энэ сургуульд 1 жил явж байгаа. За. Энэ анхны шинэ жил нөө. Тий. За өнөөдөр шинэ жил болсон ямар вэ? Гоё. Гоё. Да. Хүүхдүүдтэй баярын мэнд хүргэе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Бас багш нартай, ээж аав нартай, эмээ нартай шинэ жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. цагаан цастай, өвдрөх цасны мөнгө шилжүүлдэг. Цэвэрлэн байсан ногоон цастай. Засангоогоо зэргийн тулд хамгийн сайхан урлагийн номеруудыг үлдцгээе хүмүүстээ. За. За харъя тэгвэл хүүхдүүдийнхээ тоглолтыг харъя. Ямар гоё байдаг. Ямар гоё байдаг.